Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэрэмжит спортын олон төрлийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг байсан уламжлалтай. COVID-19 цар тахлын улмаас сүүлийн 2 жил завсарлаад байсан уг тэмцээнийг дахин сэргээж 3 дугаар сарын 11-ний энэ өдөр нээлттэйхэн эхлүүллээ. Энэ жилийн тэмцээнийг Монгол улсад зэвсэгтөвчин үүсэн байгуулагдсны 101 жил Ардын Хатанбаатар Магсарч авийн нэрэмжит зэвсэгтөвчний 123 дугаар анги байгуулагдсны 100 жилийн ой хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм а. Ойгоо өгсөн олон ажил уралдаан тэмцээн арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байгаа. За энэ дотроо одоо бас өөрийн 2 жил бас явагддаг маш тактикийн тэмцээний зохион байгуулахаар бид нар бэлтгэл ажиллагаа хангаж байна. Нэгдүгээр өдрөөс одоо 14, нэгдүгээр өдөр буюу одоо 3 сарын 14-ний өдөр зохион байгуулж явуулна. Тэмцээний нээлттэд аймгийн засаг дарга баруун бүсийн зөвлөлийн дарга Дүгүржив оролцож тэмцээнд оролцогч баг тамирчидтай амжилт хүслээ. Тэмцээнд 12 байгууллагын 9 багийн 300 гаруй тамирчид 150 багц медалийн төлөө сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис ололт таталгасан спортын 8 төрлөөр хурдгүйч авахал самбагаа сорин өрсөлдөж байна. За 2 жилийн хугацаанд бид бүгд дэлхийн нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас төрийн цэргийн байгууллагын дунд уламжлал болгон явагддаг байсан уралдаан тэмцээнүүдийг одоо зохион байгуулж явуулаагүй. За энэ жил одоо ингээд зохион байгуулж явуулж эхэлж байна. За мөн одоо энэ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд явуулж байгаа энэ уралдаан тэмцээнийг аймгийн засаг даргын зүгээс дэмжиж бүх одоо шагнал урамшууллыг засаг даргын нэрмжит болгож одоо хооштой уламжлал болгон зохион байгуулж явуулахаар ингээд төлөвлөд ажиллаж байна. Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэрэмжит спортын олон төрөлт тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж дуусган шилдэг баг тамирчтай шалгаруулах юм а.